үдшийн харуу бүрүүгээр явж болохгүй. Шүн орой явж байгаа бол хүүхдээ хин нэгнийг хүүхдээ нэрээр нь дуудаж болохгүй гэдэг. Яагаад болдоггүй юм бол? Ер нь бол харуу бүрий одоо үр цүрээр ер нь хүүхдүүд авч гарах ялангуяа одоо 5 хүртэлх насны хүүхдүүдийг аль хорл энэ үед гэр оронд нь байлгах нь их чухал. Яагаад одоо монголчууд хүүхдээ 3 нас хүртэл бүр ингэж хориг тавьдаг байсан. Тэр нэг тийм одоо олдохгүй хүн олдоод цэрлээд байгаа юм биш шүү дээ. Хамгаалж байна. Юунаас хамгаалж байна вэ? Энэ хүүхдийн энэ эрчмийн бие сэвтгэд хүүхэд гэмтэй болдго юм а, сэвтэй болдго юм а, өвддөг юм а, хүн ерөөсөө ингэдэг юм а гэдгийг мэдчихсэн учраас тэр бүх хүний харцнаас хүртэл хүүхдээ харамлдаг байх хэрэгтэй юм. Хүн яасаа өөр хүүхдээ гэд хараад ах тийм үү? Хүний бодол байна шүү дээ. Арай л хөр хүүхд төрчиж гэдэг юм уу, нэг хүний нэг цагаан хил ам гэж ярьдаг. Энэ хүртэл хүүхдэд нөө эрчмийн биеийг гэмтээждэг. Тийм учраас муухай хүүхд энтергээ хэлээд байдаг шүү. Тэгээ муухай гэж хэлээд авахаас татаа зүйл биш. Муухай гэдэг үг ч өөрөө эрчим нь муухай гэсэн үг байхгүй юу? Хэмжээдэг. Тийм учраас зүгээр сайхан ерөөгөө л орхин нэзтэй тий. Сайн бацхан уу сонсогчдоо, энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдийн радио хөтөж подкастын ээлж утгаар эхэлж байна. За өнөөдрийн зочин Монгол өв соёл судлаач, түгээн дэлгэрүүлэгч Мөнх Жаргалтай ярилцахаар урьсан. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа танд. Сар шинийн өдрүүд ойртож байна. Монгол хүмүүс ахуйн ажлаас гадна ёс төр маань юу вэ? Сар шинийн өдрүүдэд монгол хүн ямар ёс гүйцээх ёстой байдаг вэ гэл одоо дор бүрнээ бодож байна. Хүмүүсийн одоо үгийг сонсож тэр ёсыг бас гүйцээхээр хичээж байна. За өнөөдөр таныг урьдгийн учир монголчууд юм болгонд домтой байдаг. Амны бэлгээс аштын бэлэг, ам юугаар бэлх нь амьдрал түүгээр бэлх нь гэл ерөөсөө л юм болгоныг учир жанцантай холбож үздэг штэ. Тэгэхээр Монгол дом гэж яг юу байдаг вэ? Хэдий одоо үеийн цаг хугацааг хамарч ярих бол энэ түүхэн. За ер нь бол одоо дом гэдгийг бид нар ерөөсөө л магадгүй одоо монгол хүн үүссэн тэр цагаас л бий болсон юм одоо үндсэн өв буюу монголчуудын үндсэн одоо чанар бол дом ард түмээ гэдэгтээ бол ерөөсөө эргэлзэх юм байхгүй юу? Хүний бодож байгаа бодол хүртэл дом, бодол, үг дом, үйлдэл нь дом байдаг. Тийм учраас биднийг одоо бидний аав ээж тийм ээ, эмээ өвөө өвдөөц зөв бодолтой яваа, зөв үг хэлж ярьжээ, үйлдэл чинь зөв байх ёстой гэдэг нь ерөөсөө бид нар дом ард түмэн шүү. Нөгөө сая хэлж шít ам юугаар бэлх нь амьдрал түүгээр бэлхдэг гэж. Энэ одоо сургаалыг сонсоогүй монгол хүн ер нь нэгч байхгүй. Тэгэхээр бидний одоо энэ дом гэдэг бол бүр бодлоос үүдэлтэй байх. Тийм ээ, зөв бодож байхад хүн эрүүл байдаг. Бурууг бодоол эхлэх юм бол хүн өөрөө өвдөж эхэлдэг. Тэгэхээр нөгөө дом гэдэг чинь яг одоо цаад нарийн учир утга нь жуй ирээчи буюу жорж гэсэн үгнээс үүдэлтэй байдаг. Домч гэдэг үг. Жорж гэдэг нь одоогийн бидний мэддэг нөгөө эмийн жор найруулахын тэр гэдэг. Тийм ээ, одоо олон ийм хими элементүүд нийлээд одоо нэгэн эм болоод нэг эргэтэн цайн гэдэг ингээ найруулад хийдэг эмийг тийм үү. Энэ нөгөө жорж буюу одоо яг монгол үг юм штэ. Ийм тань найруулдаг хүнийг бол жуй ирээчи буюу жорж, яванда жорж гэдэг ийм үг болсон. Жорж гэдэг үг маань домч болсон. Тэгэхээр жорж буюу одоо танд хэрэгтэй байгаа, таныг ангаах гэж байгаа, эрүүл болох гэж байгаа, таны амьдрал ахуйг дэмнэх гэж байгаа тэр жорыг л тааруулдаг байх нь тийм үү? Яг одоо нэг тийм пазл, хүүхдийн пазл тоглоом нэг эвлүүлдэг дээ. Яг тэрэн шиг ингэж хоорондоо сууж нийлж нэгдэжээж танд тусаа өгдөг. Одоо энэ ил болон далд ирчлийг татаж хийдэг энэ үйлдэлийг л одоо домч гэдэг байгаа юм, дом гэдэг байгаа юм. Тэгэхээр бодол гэдэг чинь өөрөө бид нар бодлоо барьж авч чадахгүй тийм үү? Тэгэхээр
хүний бодол гэдэг бол хэдийгээр ингээд бариад тавиад энэ нэг юм бодцсон байна гэд хин нэг нь татаж гаргаж ирээч гэдэг юм уу. Ингээх боломжгүй буюу эн чинь хүний далдад байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө одоо ямар нөхцөл байдалд тэр зөв бодол бодогдож гэн тэр нь өөрөө хүнд дандаа дэм болж идэг. Энийгээ л дом гэдэг юм. Дом гэдэг бол одоо бидний ойлгож болохгүй маш тийм хүнд гэдэг юм уу? Ийм асуудал биш. Ерөөсөө Монгол хүний энэ яс цуснд байж байгаа энэ зүйл. Та ярилцлага хэлэхээс өмнө хэлсэндээ одоо би энэ Монгол домыг, Монгол өв соёлыг судлаад 20 шахам жил болж байна. Уг нь бол би математикийн багшийн эдийн засгийн чиглэлийн өөр мэргэжилтэй амьдрал одоо юу гэдгийг өөрийнхөө тулсан амьдралаа судаад би энэ чиглэл рүү судлаач болоод ингээ орсон юм а гэсэн. Өөрөө бас эдгэж чадсан тухайгаа ярьсан. Ямар түүх байгаа вэ? За миний хувьд бол одоо 10 15 6 жилийн өмнө бол нэлээ хүнд өвдсөн. За тэгээд надад тэр өвдөж явах үед бол юу гэхээр ер нь бол зөвхөн өөрийнхөө хувьд бол би нэг тийм эм тарианд одоо нэг их таатаа ханддаг хүн биш байхгүй юу. Нэг одоо эргэтнийг эрүүл олголоо гэхэд нөгөө эргэтнийг гэмтээж идэг гэдэгт бол 100% итгэдэг. Тэгээ аль болохоор л одоо тийм эмггүйгээр л яаж идэж болох уу гэдэг дээр л их төлөвлөж боддог. Ер нь тэгээ миний үеийнхэн бол ялангуяа 90-ад он гарсны дараа бол одоо маш их одоо гаднаас бясалгал тийм ээ йог за гэгэрсэн гэх хүмүүсийн одоо маш олон ном орчуулагдаж орж ирсэн. Тэгээ тэднийг уншиж тэр бясалгалд явж тийм ээ одоо энэгээр ингэж ирүүлждэг юм бол гэл ингээл бүгдийг л одоо туулж явж үзэж сонирхож исэн. Гэхдээ Монгол хүн гэдэг бол цаад яснаасаа арай өөр байдаг юм билэ. Хичнээн одоо бясалгал хийх таатаач гэсэн яг одоо тэр хүний нэг тийм өр сэтгэлд сууж өгдөггүй бүр одоо гүн бясалгалд хүртэл ингээл удирдуулаад орж үзчихсэн. Тэгээ надад нэг тийм их энгийн зөвлөгөө өгсөн. Энийг одоо нэлээ юм утсан хүн. Ер нь бол нэг өргөд үзээч сүүгээр. Тийм сүүн өргөл гэдэг бол их одоо чухал юм байдгийг шүү. Дотроо би юу гэж бодож байсан гэхээр өргөл өргөх, мөргөх энтрийг бол одоо нэг тийм шашнил тийм нэг тийм охор мөчт гэдэг юм уу хитрхээ одоо ингээд нэг тийм мохор сүсгч юм уу нэг ийм утгаар ойлгодог байсан. Тэгээ хүн яг өвдөөд магадгүй ятраад тий бүр ингээд ирэхээрээ ер нь юу ч одоо бас хийж туршихад өөрт үнэхээр сайн юмгүй юу гэдэгт одоо юу ч хийхэд бэлэн явдгийн билээ л тий. Тэгээд тэр өргөл өргөсөн. Ер нь бол өргөлийг яаж өргөдгийг юу гэж хэлж өргөдөг тухайд бол надад ер нь баг анхны мэдгэдэггүй байгаагүй. Тухайн үеийн хүмүүс ер нь одоо мохор сүсгэл гэхээс биш. За сүүлд одоо ингээд нэг 90 он гараад лам нар ном уншаал нэг юм ийш тийш нь өрөг байр гэл ингэдэг. Тэрнийх нь утга учирыг ч ойлгохгүй яг тусуулаад байгаа мөггүй юу. Нөгөө өөртөө тэр ихтгэл үнэмшилгүй байсан учраас тэр тухайд ер нь хэдэ баг мэдгэдэггүй байхгүй. Тэгээ тэр хүнээсээ би юу гэж хэлж өргөдгийг. Тэг бүр ийш тийш харж зогсох нь янз бүр байдгүй тий. Тэг өдөр болгоо өргөдөг юм уу? Өглөө өргөдөг юм уу? Гэ энэ бүхнийг асуугаад за тэгээд ямар ч байсан үг дээцэхгүй хүн ихч байхгүй нь очлоо ороод үг дээцтэй л өрг. За тэг ингээ өргөд үз гэсэн. Тэгээд тухайн үед одоо тэр өвдөжсэн одоо өвдөлтөнд дөө нэг одоо юу яагаагүй гэдэг юм одоо зайлшгүй л юм тариагаар эмчлэг юм шаардлагатай байсан. Тэгэд эмчлэхгүйгээр нэрэ болчдөг бол одоо сайхнаа гэд өргөл өргөж гисэн. Тэгэд 6 сар буюу 180 хоног бол нэг өдөрч алгасаагүй өргөл өргөсөн. Тэгээд 180 хоногийн дараа нөгөө өвдөжсэн чинь нэрээ юу илээ гэж. Тэгээд тэр өргөл өргөхдөө бас нэг өөр нэг хүсэл хамт тэгж өргөжсэн л доо тухайн үедээ.
нөгөө өвдсөн хүн гэдэг чинь үр хүүхдээ л боддог. Ялангуяа ээж хүн чинь тэгээд үр хүүхдүүдийн төлөө бол тэрийг өргөж исэн. Тэгээд 6 сар өргөчөөд нөгөө нэг өвдөөл одоо нэг тийм тавгууцаад байсан зүйл маань нэлээд гайгүй болцсон юм шиг. Тэр хооронд би ерөөсөө юм хэрэглээгүй. Тэгээд шинжилгээ өгсөн. Тэг ирүүлвэн та ирүүлвэн зүгээр л штэ гэд нөгөө өмнө тавьсан юм шиг хараад гайхаад тий. Тэгээд дахиад нөгөө эмнэлэгтээ итгэхгүй дахиад нэг эмнэлэгт шинжилгээ өгсөн. Тэгээд ямар ч асуудал байхгүй та юу ирүүлвэ штэ. Энэ хоёр шинжилгээг адилхан байна гэд. Ингээд надад одоо анхны юу төрсөн гэхээр хүн зүгээр л ингээд өргөлтэй бүгд эцэстээ өргөд яагаад ирүүл болж байгаа юм. Энэ бол бүр надад их сонир санагдчихсэн. Тэгэл одоо монголчууд энэ өөрөө өөрийгөө эдгээдэг маш одоо юм том чарт том юм байна гэдэгт л одоо итгэл үнэмшил гэдэг бол юу гэдэг вэ гэхээр хүний одоо таньж мэдээж үнэхэрийн ялангуяа бид нар чи одоо шинжлэх ухаанч хүмүүжлэр хүмүүдсэн шинжлэх ухаанд л үнэн гэдэгт итгэж одоо төрсэн цагаасаа л ийм зүйлд итгэж өссөн хүмүүсийн хувьд бол яг одоо нүдэн дээр болж байгаа бодиттой одоо өөрт гарч байгаа бодиттой энэ өөрчлөлтүүд л итгэхээс биш. Тэрнээс тийм юм гарахгүй бол барагтаа бол итгэхгүй шүү дээ. Ингээд одоо анхны итгэл үнэмшил маань энэ дээр төрж тэгээ энэ домын арга ухаан цаана ямар нэрээ учир утга байдгийг. Тэгээ би өргөчхөөр яагаад итгэж байгаа юм? Энд чинь айгу сонирн байгаа. Надад бол энэ асуулт бол маш сонирн байж. Тэгээ энийхээ төлөө ер нь ажил төрөл ер нь бүх юм орхиол одоо зорьсон доо. Нэрээ өргөхөөр яагаад ингэж би итгэж байгаа юм бол энэ бол шинжлэх ухаан. Бид нар эмнэлэгт үзүүлээд одоо цусны шинжилгээ өгөөд хариу гарч ийн. Энэ бол цэвэр шинжлэх ухаан байгаад байна. Харин одоо энэ Монгол домын тухай ярихаар орчин үеийн шинжлэх ухаанаас тийс өөр юм яригдах гээд байна. Одоо жишээ нь эвийн дом, сарны дом гэдэг байна. За буруу ингэртэй дээл хүүхдэд яагаад өгдгийг хийж өгдгийг хүүхдийг яагаад ширгэлэхээр эн чинь зүгээр болоод байдیں۔ Үүний ардах учир шалтгааныг та тайлбарлаж өгөөч. Бодит байгаа байдал, бодитоос бус байдал байгаа болоод л тэр үнэн болоод л ингэж биелээд байгаа гэсэн үг үү? За ингээд өргөлийг одоо ямар учир утгатай юм. Тэр миний өргөд байгаа сүг авдаг юм байгаа юм. Тэ сонирн байхгүй юм чинь. Ер нь бол одоо тийм одоо нарийн нандин зүйл байдгиймаа гэдгийг бол бидний өвгдөөс бол мэддэг учраас бид нарыг байгальд нь орхон байлгах гэж хичээдэг. Одоо нүүдэлж хардсан шүү дээ бид нар. Тэгээ энэ хамгийн таата уур амьсгалтай газар нүүдэлж очиод тэнд төвс өрөм байгуулад ингээ амьдарч болох боломж нь бол монголчууд асар их байсан. Маш хүчтэй ард юм учраас. Гэвч тгээгүй. Яг л энэ дөрөв үйлрэлтэй ахирвал халуун зун тийм ээ дөрөв үйлрэл нэг өдөр дөрөв үйлрэлийн ааш харан шиг үзүүлдэг энэ л газар нутаг дээр байлгаад байсан учир утга нь энд л одоо монгол хүний тэр юу гэдгийг одоо тэр оюун тэлдэг би энэ илүү их одоо эрүүл байдаг тийм ээ энэ л газар нутагт монгол хүн яг монголоороо байдаг гэдгийг мэддэг таньдаг байсан учраас ердөө тэр төвлөрсөн хоц өрн буюу ийм амьдрал руу хөтлөөгүй. Нэгд хоёрт хүний бод бий байгаа шүү дээ. Одоо биднэрт ингээ харагдаад баригдж байгаа. Энэ бод биенээс илүү хүнд сүнсэн бий байдаг. Хүн өвдөх өвчлөх гэдэг бол хамгийн түрүүнд тэр сүнсэн бие буюу хүний хий бие өвчлж эхэлдэг юм аа. Тэр л өвдөхөөр тэр хий биеийн ажилт удаа явхаар хүний бод бие өвчлдөг юм аа гэдгийг мэддэг байсан учраас энийг хэрхэн яаж домнох аргаа мэдчихсэн гэсэн үг. Тэгээ явандаа ингээд судлаад яваад ирэхээр энэ домдог аргууд нь бол үнэхээр одоо юу гэдгийг цагаар бол бүр супер тий. Магадгүй одоо шинжлэх ухаанчаар батлаадах гэвэл үнэхээр энэ сүнс байдаг.
энэ сүнс гэдэг бол хүний өөрийнх нь эрчим энерги юм а гэдгийг баталчвал их амархан болох гэдэг байгаа байхгүй юу. Уг нь бол энэ бол зүгээр л энгийн бодиттой зүйл, бодиттой энгийн хүн бүхэн хүлээн зөвшөөрч чадах. Гэтэл одоо нөгөө хүмүүс энийгээ батал гэдэг. Баталгаас илүүтэй одоо яагаад өргөл өргөөд идэж байгаа тийм ээ? Надад эхний одоо нэг 2 сар ч юм уу өргөл өргөх бол би зүгээр л за тий өргөх ёстой юм чинь л гэдэг тийм утгаар л өргөжсэн болохоос ямар нэгэн байдлаар надад ингээд нэг тийм янз бүрийн холбоос бол мэдрэгтэйгүй л тий. Тэгээ 2 сар гарантаа өргөөд нэг 3 сар хэртээ өргөж итэл ингээл нэг тийм сэтгэлд ингээл баяр төрөөл тий цаанаасаа ингээл өргөл өргөсөн чинь нэг тийм жаргаатж байгаа юм шиг ийм одоо сонин байдал бид мэдгэж ирэхгүй юу. Тэгэхээр за миний одоо үр хүүхдтэй хүсээд байгаа тэр хүсэл минь биелэх гэж байгаа юм байна. Тэ? Гэл одоо хүүхдүүдийн төлөө өргөжсэн учраас биелэх гэж байгаа юм байна. Тэгэл одоо ингэдгийн бахта хэн намайг баярлуулад байгаа юм тий гэдэг нэг ийм байдал үсээд сүүлийн одоо 3 сар өргөхдөө бол би ингээд бүр сэтгэлд айгүй баяртай гэж одоо бүр айгүй сэтгэл юм жаргалтай өргөсөн. Тэгэл одоо яагаад тий би юутай харьцаад ингээд миний сэтгэл зүй ингээд янз бүр болоод өвдцэн хүн гэдэг бол сэтгэл зүй бол үндсэндээ уналтанд орсон байдаг. Гэтэл нөгөө тэр уналт ингээд бүр байхгүй илүү их одоо юм жаргалтай болж байна. Тэгээд энэ маань өөрөө би миний одоо би буюу эрчлийн би одоо энэ цагт яг аваараа гэд яриад байна л та. Энэний ажилтаас хүн ингээл өвддөг барьдаг гэдгийг бол бүр ингээ багчаар ч юм уу хэмжээл ингээд хийгээд байна. Энэ бол тэгтээ их нарийн одоо бидний өвдөц бол энийг бүр ерөөсө супер мэддэг. Хүний амьдрал бол бод биеэс илүүтэй энэ биеийн амьдрал хамгийн чухал байдаг гэдгийг л таньж мэддэг. Байсантай их холбоотой. Тэгээд энэ өргөл гэдэг маань өрийн өглөг гэсэн үг юм шүү дээ. Дээш нь өргөдөг болохоор өргөл гэдэг юм биш. Өр сэтгэлээсээ өгдөг гэсэн ийм утгатай үг байхгүй юу? Өрийн өглөг, өр сэтгэлийн өглөг гэсэн үг. Тэр өр сэтгэлээсээ тэнд өгөхөд миний өр сэтгэлийн одоо хариу гэдэг юм уу те? Тэр ирчмээр ирж надад буцаад ирдэг. Буцаад ирэхдээ миний тэр ирчлийн биеийн одоо гимтцэн эсгүүдийг засаж идэг. Ийм цаад нарийн ийм ирчлийн эхлэгээ холбоо бол явдаг. Энэ бол үнэхээр гайхамшиг байхгүй юу? Гэтэл одоо бид нар ид шид юм шиг одоо бид нар ингээд нэг тийм юу гэдгийг айгуу том одоо шид юм шиг ойлгоод идэх. Энэ бол монгол хүний хувьд л энгийн зүйл байсан. Тэр яагаад өргөл өргөдгийг өөрсдөө тэр даатгах чинь. Одоо ингээл эжийнэр ялангуяа одоо ээж аав нар тэр нэг ийм их байдаг л та. Үр хүүхэд нь даалс хол сургуульд явал тий. Тэгэл аюух цахиас цагдаг. За өстө муу хүнтэй нийлчүү тийм ээ. Хоол ундаа сайн идж байгаарай. Бити өлсөд цангаарай. Бараг л замаар тэг зүү гараарай гэл ингээл өөрийнхөө одоо бүр тэр хүүхэд санаа зовж байгаа бүх юмаа л хэлдэг. Тэгээ явуулдаг. Араас нь яг энэ санаа зовдөг юм уу өөртөө бодож идэг. Уг нь монголчууд үед бол их тайван амьдардаг ард юм. Хүн хэдий ч нэ тайван байна, төдий ч нэ эрүүл байдаг. Тэгээ юуны төлөө хүн ингэж шунан дурлал яваад идэг вөхөр сэтгэл санаагаар тайван болох гэж яваад идэг байхгүй юу? Би ийм их мөнгөтэй олчвол би одоо тайван амьдрна. Эсвэл би ийм болчвол тайван амьдрна. Тэрнийхээ араас ингээ хөөцөлдөд идэг. Гэтэл тайван амьдрал гэдэг бол хамгийн энгийн амьдрал буюу тайван амьдралд өөрөө энэ дом байдаг. Дом байдаг. Дом одоо би энд ямар тайван амьдралын дом хийх гэдэг нь вөхөр та хүүхдтэйгээ араас зовоол нь штэ. Одоо хилцэн өөрт нь баахан хилээ сургацсан. Дахиад араас нь тэрийг бодоо суучдаг. Бодлороо хүүхдтэй тэрийг нэгдүгээр татдаг. Хамгийн татдгууд домын арга юу гэхээр энэ өргөл байхгүй. Өргөлийг хизээч одоо муу мухаа үгээр хилдэггүй хамгийн сайхан ерөөлтөө үгээр хилдэг. Балчир сайхан үрийн минь те одоо алс холын газарт эрүүл саруул тийм ээ зүйтэй сайн сайхан байлгаж өгөөрэй. Ингээд бид нар одоо нэг Америкийн Secret гэдэг кино үзсэн дээ. Ингээд
зөндөө олон гоё байшин машин би юм та болно гэл захиалчдаг гэл те. Тэгэл тэрнийхээ юмыг байн гардаг гэж. Эн чинь бол ерөөсөө тэр нууц гэдэг зүйл биш юм л да. Монгол хүний хувьд бол ерөөсөө энэ энгийн амьдралнаас. Тэгээд өргөчн нөгөө одоо өвөг дээдстэй даатгаал тийм ээ. За балчир сайхан үр юм ингэрээ гээд нөгөөдөл нь нөгөө өөр хүүхдийг харах буюу ирчлэр харж манах бид өөрсдөө ирчлийн биетэй учраас одоо бидний ихсүүч гэсэн ирчлийн биетэй. Ирчлийн л хэлхээ холбоо үүсдэг. Ерөөсөө цаана хамгийн гол учир утга нь. Тэгээ энэ нь ингээд нэг тийм тусдаа өөр юм байх юм шиг хүмүүс боддог. Сүнс гэдэг чинь өөрөө л ирчлийн бие байхгүй юу? Ирчмэл бие. Тэгээд тэд нар ажиллаа хийх гээд нөгөө хүүхдийг харж манах гэхээр ээж үртэйгээ одоо маш нарийн хэлхээ холбоотой байдаг шүү дээ хүний ээж чинь. Нөгөө хүүхдтэй нөгөө санаа зовлтоор ингээ хаалт хийгээд байдаг. Яагаад 50 амьдэрдэг байсан гэхээр өргөлөө өргөчнө. Ихсүүддээ өргөчнө, галынхаа эздэд өргөчнө, лусынхаа эздэд өргөлөө өргөчнө. Энд чинь бүгд дом. Ингээд 50 амьдэрдэг. Одоо миний өр хүүхд алцахгүй. Нөгөө сайхныг дотроо өрөөж боддог домоо өөрийнхөө бодлоор хийдэг. Миний өр одоо сайн сайхан явж байгаа, эрүүл байгаа. Яг багхан өвцөн одоо зүгээр болчихно. Тэ? Эрүүл болчихно. Ингээд их 50 амьдэрдэг, одоо тал нутаг шигэ 50 гэж ярьдаг шиг их амьдрал нь их 50 байдаг, төвшин байдаг. Энэ нь өөрөө монгол хүнийг монгол хүн 170 наслах энэ төр бол ерөөс асуудалгүй байсан гэж байгаа шүү дээ. Маш өндөр насалдаг. Энэ юутай холбоотой? Сэтгэл тайван амар хамгалан байдаг. Өөрийгөө амар хамгалан байлгах бүх тэр домуудаа мэддэг. Хинч гэсэн шууд домноол өөрийгөө домноол эдгээчдэг. Үр хүүхдээ домноол эдгээчдэг. Одоо ийм учир утгатай байсан. Тэгэхээр ил далд ил байгаа эрчим буюу биднэрт ил байгаа эрчим гэдэг нь жишээ нь өргөл дээр юу вэ? Тагш. Цацал, сүв, бодтой. Далд эрчил гэдэг маань бидний өв дээдсийн эрчим. Миний өр сэтгэлийн эрчим. Энд чинь бол далд эрчим шүү дээ бид нар барьж авч болохгүй яг бодтой биш. Эднэрийн одоо нэг энэ паз шиг эвлж нийсэн энэ эрчмийн эхлэхээ холбоо гэдэг бол маш том одоо дэмийг хүнд өгч идэг. Тэгэхээр дом гэдэг нь дэм юм. Дэм гэдэг нь дом юм. Монгол эмэгтэй хүмүүс өглөө босоо цай сүүнийхаа дээжийг өргөдөгөө. Улаанбаатар хотод байгаа хүмүүс одоо яг алдаг оног болсон. Сар шины өдрүүдээр хүн болгон айл болгон дээжээ өргөнө. Ингэж өргөдөг хүмүүс байхад зарим нэг магадгүй гэж байгаа юм. Ёс мэдхгүй хүнд ёр халддаггүй гинлээ гэд юм тоодгүй хүмүүс байгаад байдаг шүү дээ. Энэ хүмүүс үнэхээр ёс мэдхгүй хүнд ёр халдахгүй байх уу? Мэдж байгаа хүнд нь үйлчлээд мэдхгүй байгаа хүнд нь үйлчлэхгүй гэсэн юм байдаг юм уу? Ер нь бол одоо монголчууд их хүчтэй гэдгийг бол дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүр ингээд одоо үүх төхөнд нь одоо нэг махчин тий зэрлэг удмынхын ирээл ингээл дайрн барин гэдэг юм хүүхдүүдтэй хүртэл одоо айлгадаг юм Европт ч юм уу тийм байдаг. Энэ юу гэхээр бид нар одоо нөгөө хүний мах идэгдээ бидний өвдөж биш байхгүй юу? Энэ дэлхийд бас амар хамглан эвтэй байх гэдэг утгаар бол одоо дэлхийд маш олон удаагийн гүрэнгүүтгэжээс их үүх төхтэй ард том байдаг. Тэгээд одоо монгол хүнийг яаж дорой болгох вэ гэдэг чи их олон одоо харийнхны бодол хүсэл хүчтэй байгаад тийм шүү дээ. Дийлэхгүй шүү дээ. Нэг хэдхэн мянган цэрэг ирээд хэдэн зуун мянган цэрэгтэй нэг улс орныг ямар ч ядах зүтг юмгүй эзэлчихэд байна шүү дээ. Тийм ээ бид нар хамгийн сүүл Чингис хааны хатдаг бид. Энэ хүч нь хаана байгаад байгаа гэж. Монгол хүнийг дорой туулах гэдэг бол аюул чухал байгаад байгаа. Газар нутг нь том, үржил шимтэй, тийм ээ. Газар нутг нь хэрэгтэй. Одоо ч энэ бодлого явдаг. Тэгээд яадгүй гэхээр одоо монголчууд их домч хүмүүс байна. Ялангуяа тэр галын өргөл өргөж тэр галтаа илгээгдэж хийгээд байгаа дом нь хүчтэй байна гэдгийг бол мэдсэн. Тийм учраас тэр одоо галаар нь дамжуулж монгол хүний одоо хүчийг сулруулах гэдэг юм уу? Монгол хүнийг л цөөхөн болгох гэдэг бодлого хүчтэй орж иржсэн тэр үеэс. За дээрэс нь
задгаа сэтгэдэг монгол хүнийг хайрцагт сэтгэлгээтэй болох юм бол нөгөө гал цог нь монгол хүний гал цог дундардаг. Би чөлөөтэй сэтгэж штэ. Миний чөлөөтэй сэтгэж байгаа бол бидний одоо монгол түмний төмөл хэрэгтэй зүйл. Бусдыг уруудуулах гэж, монгол хүнээ дорд оруулах гэж хүн чөлөөтэй сэтгэдэг. Тэднийхэн төлөө маш олон талаас нь аливаа асуудалд хандаж чаддаг. Энэ их сууг дарах бүр хамгийн ихний энэ арга зүй бол домыг хумих байсан. Яс мэдгүй яралдахгүй. Чи дом хийх шаардлагагүй. Тийм үү? Хэдийгээр тэр хүнд дэмн ирэхгүй ч гимн ирэхгүй л дээ. Тийм ээ? Би дом мэдгүй байснараа би гимтэй болохгүй. Гэлээ гэхдээ та эрүүл сарвал байх тэр нарийн нанд юм мэдгүй өнгөрнө гэдэг бол монгол хүний хувьд бол ер нь эмгэн л байхгүй. Өнөөдөр ийм л болчиход байна шүү дээ. Би залхуурч ивэл надад ямар би яс мэдгүй юм чи яралтахгүй. Зүгээр гэд ингээ өнгөрдөг. Гэтэл та хинч та бидний хинч өвдөж болох байхгүй өвдөн. Энэ үед бид нар одоо тэр хүчтэй хортой эм тарианаас илүү хамгийн түрүүнд өөрийгөө идгээдэг тэр дом аргаа мэдчихвэл ямар их том тус болох вүлээ. Тийм ээ. Тэгэхээр энэ домоос нь салгах гэдэг бол бас их том юу байсан. Тэгэхээр дом гэдэг бол зүгээр мухар сүсэг. Гэтэл бидний бодол хүртэл дом байгаад байна шүү дээ. За өргөл өргөх дээр буруу цагта, буруу зүгтээ, буруу зүйл өргөчихгүй дээ гэж санаа зовдог. Хэлж байгаа үг нь ямар байгаа бол гэж би бодож байна. Манай эмээ хүүхэд байхдаа 7 бурхандаа өргөл өргөж байгаарай, сүү өргөж байгаарай гэж хэлжсэн. Одоо би яг үнэхээр өргөсөн ч юм бас байхгүй байна. Яагаад тэгэхээр одоо би бодож байгаа юм. За 7 бурхан гардаг цаг чинь шүн байгаад идэг. Би шүн сүү ч юм өргөл бариад гараад өргөхнээ дээ. Тэрийг одоо яг зөв юм болов уу? Яагаад тэгж хэлсэн юм бол гэсэн бодол маа намайг би утгыг ойлгохгүй байгаа болохоор өргөөгүй явж байгаа юм. Тэгэхээр та энэ өргөл өргөхнө гэдэг нь тийм ээ. Нарандаа байна уу? Хангаа дэлхийдээ байна уу? 7 бурхандаа байна уу? Гэдгийг нэг сайхан тайлбарлаж өгөөч. За өргөл гэдэг маань өрийн өглөө гэж хэлсэн тийм үү? Та ингээд одоо шүн болцсон би одоо ганцаараа шүн гараал ингээд өргөл өргөх энэ төр бас нэг тийм яс зүг үуч юм шиг. Тэр байтугай одоо цемтэн дээр гараал өргөл өргөхөөр нэг тийм бохирдуулаад байгаа юм шиг. Энэ бүхэн юу гэдэг вэхээр яг түрүүн би хэллээ шүү дээ. Монгол хүнийг хайрцагт оруулсан. Сайн өдөр, муу өдөр, өнөөдөр өргөл хүрдэггүй өдөр. Маргааш сайн учраас өргөдөг өдөр. Нөгөөдөр бүр илүү сайн өдөр учраас одоо яадгийн бүр юм одоо арай өөр үйлдэл хийдэг гэдэг юм. Энэ өөрөө яг хайрцаглагдсан бодлоо. Сайн өдөр муу өдөр гэж ертөнцид байхгүй. Бүх өдөр хамгийн сайхан өдөр. Нар манддгаараа мандна, нар одоо жаргадгаараа л жаргана. Тэгэхээр нар бидэнд одоо илч тийм ээ бүх зүйлээ дэлгээд мандж яхад муу өдөр байна гэдэг. Би тэг хүмүүсээс ингэж асуудаг. Танаа ач, танаа үр хүүхэд яг энэ муу өдөр гэсэн өдөр төрчүүл яах вэ? Энэ бол монгол хүнийг хайрцагладаг. Тийм үү? Хизээч монголчууд бид өнөөдөр зүгээр эрчим бол байдаг. Эрчим бол байдаг. Магадгүй өнөөдөр маш их хэмжээний цасан шуурхнэ гэдгийг одоо зөнтэй монголчууд бид нар өөрсдөө байгальтайгаа ойрхон илгээгддэг учраас таньж чаддаг байсан. Тэгэхээр тэр их одоо шуурга болох гэж хахад би алс хол явахгүй штэ. Тийм ээ? Тэр шуургыг өнгөрөөнө. Одоо энэ зүйлүүдэд таньж хийхээс биш. За өнөөдөр тэр шуургатай нь шуургагүй нь хамаагүй муу өдөр бол явахгүй. Нэх одоо сайханаар мандсан дэлгэр сайхан өдрөө өнөөдөр муу өдөр юм чи гэртээ ихтэй дүнжээ. Ийм биш байхгүй юу? Ерөөсөө муу өдөр гэж жишээ байхгүй. Эн чинь өөрөө бидний хин нэгний төлөө өөрийнхөө төлөөж яж болно. Нэг өрөөсөө тэнд өгөх гээд дээ штэ. Тийм үү? Мухар сүсэг биш. Өр сэтгэлээсээ өгдөг арт түмэн гэдэг чинь өөрөө маш том домч арт түмэн байдаг. Өрөөсөө өгж байгаа бүхэн хариутай байдаг.
хариуг нь бодож хизээч өгдөггүй. Тэгэхээр бид нар одоо нөгөө тэр хайрцаглагдсан л асуудал. Өргөмөр байвал өргөлтөө. Уг нь бол хүн өргөёл гэд гарвал хинч юу цаад болохгүй байхгүй юу? Хүн хараад инээсэн ч танд ямар хамаатай. Тийм биз дээ. Тэр таны л үйлдэл. Та сайхан өргөлөө өргөөд сэтгэл төвшин, тайван сайхан болж чадах нь чухал. Та хэн нэгнийг даатгаад тийм үү? Өөрийгөө одоо хайртай дотно хэн нэгнийг даатгаад өнөөдөр өөрийгөө тайван байлгах нь чухал болохоос биш. Хэн нэгэн таныг шоолж инех нь бол ерөөсөө таны асуудал биш аахгүй. Бид ингээд нөгөө хит хайрцагт орцсон. Өргөлийг бол ерөөсөө хүн өрөөсөө өгч байгаа тэр зүйлээ бол дандаа ерөөлийн үгээр хэлдэг. Ерөөлийн үг гэдэг маань одоо юу гэдэг вэ гэхээр би балчир хүүхдийн минь өвчин зовлон аваад идгээгээд өгөрөө гэхээс илүү та юу хүсэж байгаа юм? Хүүхдээ эрүүл сарвал байлгахыг хүсэж байгаа. Тэр тэрийг л хэлнэ. Балчир өрийн минь эрүүл сарвал тийм ээ. Ирч хүчтэй байлгаж өгөөрэй. Гэт за өргөл бол ерөөсөө өөрөө аюу тодорхой байдаг. Хинд, хин яах гэж юуг өргөд байгаа юм гэдэг маш тодорхой байх ёстой. Тэг хинд гэдэг манд бид нар ойлгомжтой. Бид нар өвөг дээдстэй. Өвөг дээдсгүй хүн нэгч байхгүй. Тэд нартаа л өгöd байгаа юм. Өвөг дээдсийн ирчим намайг хэн нэг нь надад туслаад идэг гэж ярьдаг хүн их олон байдаг та. Тэ тэр нь яг хин юу юм? Миний эмээ, миний өвөө ингээд надад хайртай байсан болохоор тэ нас орцсон ч гэсэн тэнгэрээс туслаад байна гэж ярьдаг. Энэ бол бас тийм хотлоо үг биш байхгүй бидний өвөг дээдс дандаа өөр хүүхд. Бид өөр хүүхдтэй ямар хайртай байдаг шиг бидний өвөг дээдс бидэнд тийм л хайртай байдаг. Тэгэхээр тэд нартаа ингээд өргөж байгаа тэр өргөлийг хамгийн сайхан үгээр хэлнэ. Яагаад вэ? Яагаад ингэж хэлдэг юм бэ гэхээр хүний амнаас гарч байгаа сайхан үг бол ингэж дэлгдэг эрчимтэй байдаг. Энийг одоо бидний өвөг дээдс таньдаг байсан. Тэгэхээр тэр дийлгэж гоё хэлэх ёстой. Тэрийг илүү одоо хүлээж авдаг. Юу гэдгийг одоо бид нар муу гэдэг шүү дээ. Өвчин, зовлон одоо юу гэдгийг хараалж ятг гэл ингэх тусам энэ үг дандаа хумдаг, хүний ирчлийг ингэж одоо багсгадаг тийм үү? Бүр ингэж агшаадаг ийм зүйл байхгүй юу? Тэр хүн өвдөд байгаа нь ч гэсэн энтэй холбоотой. Сайн сайхан юм яригдсан хүний ирчил ингэж гоё дэлгэгдэж яг тийм ямар одоо хэмжээнд байх хэвээр тэрэндээ байж чаддаг. Мөг бодох буюу хин нэгэнд гомдох, гуйнах тусам нөгөө эрчим маань ингэж агшиж хэлбэрээ алдчихдаг. Хэлбэр алдж байгаа тэр эрчим буюу бие маань өөрөө л хүнийг өвчлүүлээд идэг. Тийм учраас өргөлийн үг бол хамгийн гоё ерөөлийн үг байх хэвээр. Ерөөлийн үг. Монголчууд бидний ерөөлийн үг бол одоо үнэхээр өр сэтгэлээс ундардаг шүү дээ. Хамгийн сайн сайхан үг бол. Сар шинийн баяр, цагаан сар гэж ярьдаг. Сар ер нь ингээ холбоотой байгаад байна. Битүүний өдөр монголчуудын хийх ёстой ёс заяг нутаг нутгаасаа хамаарад айл олгоноос ч гэдэг юм уу ингээд бас баг сага өөр юм бас байгаад байдаг. Тэгсэн хэрнээ бас нэг юм. Тэргэл сартай шүн, тэргэл сар гарч байгаа үе их сайхан өдөр юм шиг эсвэл нөгөө талаараа жоохон аймаарч юм шиг бодогдоод тэргэл сартай өдөр ямар гоё юм бэ харагдах байдлаасаа тийм хүслээ хэлж болдог юм шиг сонссон хэрнээ нөгөө талдаа тэргэл сар хүний нэг өвчин зовлон сэдрээдэг ч юм уу муу юм болох гээд байгаа ч юм уу гэд энэ бас толгой эргээд байдаг ямар очир вэ? За ер нь бол хүн гэдэг өөрөө байгалийн амьтан байгальтайгаа зохицдог. Тэгээ бидний байгальч юу юм гэхээр зүгээр ингээд тойроод байж байгаа өв сургамал уул хангай. Тэрнээс гадна бид нарыг одоо тойрж байгаа огторгуй ертөнц, нар, сар тийм үү? Эднэр бүгд одоо хоорондоо хэлхээ холбоотойгоор л хүн гэдэг энэ бодгол оршин тогтнож байгаа шүү дээ. Тэгэхээр альва одоо энэ огторгуй ертөнцийн эрчлийг таньж бид нар өргөлийг өргөдөг. Эрчлийг таньжиж одоо тэр энэ өнөөдөр ийм болох нэ гэдгийг таньж мэддэг байсан. Ялангуяа одоо сарыг бол монголчууд дүүрэн тэргэл сартай өдөр буюу одоо бүтэн сар мандах тэр бүтэн сар бүтнээрээ л харагдж байгаа сар байхгүй болоод харагдж байгаа юм биш. Тийм ээ? Сар бидэнд яг
биднээр харагдаг, толдогддог өдөр сарны ирчил одоо бидэнд яг тэр харагдаж байгаа шиг маш одоо хүчтэй татах эрчимтэй байдаг. Энд нь зориулаад, энд тааруулаад домоо хийдэг байсан сарны өргөл. Нэг талдаа яагаад чамд одоо дүүрэн тэргэл сартаа өдөр айц төрөд байгаа юм гэхээр сар ингэж татах эрчимтэй учраас энэ бидний газар итүүгэнд бидэнд энэ байгаа сайн муу бүх юм ингэж босч татагддаг. Тэгэхээр хүнд байгаа өвчин ялангуяа одоо сэтгэл зүйн одоо асар их асуудалтай буюу нэлээд тийм хүнд өвчтэй хүмүүсийн өвчлөл бол энэ өдөр нэлээд тэгж өвдөж мэдрэгддэг гэсэн үг. Тэр өвчин тий эрчлэв татагдж идэг. Хүн өөрөө 70% нь уснаас бүтсэн амьтан ш. Сар өөрөө усны эрчлийг илүү их татдаг юм эрчимтэй. Яг тэгэхээр энэ далайн төрлүүд бол яг дүүрэн тэрэг сар. Дээрэс нь хамгийн сайхан бүхнийг бас татдаг. Яг энэ эрчмийг таньж мэддэг учраас ямар дом хийдэг байсан гэхээр та өөрийнхөө хүслийг татуулна. Тийм хамгийн сайхан хүслээ. Дээрэс нь өөрт байгаа сэтгэлд одоо өөрөө чи өвдөхөд байгаа маш олон асуудал байна шүү дээ. Тийм үү? Гомдол, хорсол, атаархал, төөрхөл хин нэгэндээ муудсан тийм үү? Үл ойлголцсон энэ байдал нь таныг одоо сэтгэл чинь зовоогоод байгаа гэдэг юм уу? Энэ бүх асуудал бол хүний биед удаа явж болдгоо маа гэдгийг таньжсэн учраас энэ дүүрэн тэрэг сарны татах эрчлийг ашиглаж одоо энэ сарны өргөлийг өргөдөг байсан. Тэгээ саранд бол сүү өргөхгүй, сар өөрөө одоо лусын эрчилтэй гэж хэллээ шүү дээ. Тийм үү? Лусыг татдаг. Тийм учраас аршаан болог буюу ус өргөдөг. Тэгээ сэтгэлд байгаа одоо тэр бүх гим хороо яг байгаагаар нь хилж болдог өргөл бол энэ сарны өргөл. Одоо тэр хүнтэй одоо ингэж муудаа тэгж байгаад гэхдээ би энийг сэтгэлдээ байлгамааргүй шүү дээ. Тэр бүхнээ хилээд өөрөөсөө өндөр гарахгүй тэр усныхаа эрчлэлээр өөрийгөө хааж өргөдөг. Тэнд ус сар бол дүүрэн тэрхээс сар бол тэрийг татдаг. Энэ одоо огторгуйн ертөнц байгаль энэ өв сургамал усны энэ эрчмийг таньж хүн хоорондын уялдаа холбоогоор энэ домоодыг хийдэг байсан. Одоо бол үнэхээр одоо агуу гэж хэлэгч багтахаар хүмүүс шүү дээ бид нар. Сайн муу хоёр байна. Тэрийн сайныг өөртөө зөвөр ашиглах гэсэн үг ингээнээр. Сайныг ашиглах гэсэн үг. Сайныг бол бас өгдөг. Яаж өгдөг вэ гэхээр сарны гिचэр гэж байдаг. Бүр ингээд таны хүслийг амтай болгодог юм амтай. Одоо өхрийн сурыг амт татж хийдэг. Тэрэнд та ингээ хүслээ хэлчихнэ. Тэрий чинь сайхан сарандаа ингээ хуруулаа хүргэжтэй. Татдаг байхгүй юу? Тэгээд шиний 15 болгон тэр хүслээ тэр хураалаад хүргэжтэй. Дараа нь та сэтгэлд байгаа хэр юу вэ? Бүх юма усанд хэлнэ шүү дээ. Одоо усны юг одоо монголчууд надаар хэлдэг. Бүгдийн сайхан тагшин тусаа хийж байгаа хэлээд өөрөөсөө бүр ингэ дээш нь өндөр гарахгүйгээр өөрийгөө хааж өргөдөг. Өргөл гэхээр л дээш нь өргөх юм шиг бодоод идэг тийм биш байхгүй юу? Тэр байтугай та түрүү ярьжсэн шүү дээ би ингээд өргөл өргөчмөр байдаг. Гэтэл шөнөөрөө болцсон гэдэг юм уу те? Хүн өөрийнхөө үр сэтгэлээр өгч болдог. Өргөл тэнд өгөх гээд байгаа бол биеэрээ дамжуулж өгдөгч өргөл гэдэг өөрөөр сүүгээ хүртээ. Тэ? За би ингээд өвдөж та нартаа энэ шимт малынхаа шингэн сүг ийм учир утгаар одоо өрнөгээ өөрийгөө хэлээд тэ та нартаа өргөж гэнэ. Одоо энэ ийм зүйл юм дэмж өгөөрэй гэд тун одоо яар цандраад тун болохгүй байвал өргөлийг бас ингэж өргөж өгнө бол болдог л доо. Гэхдээ хүн тэр нарийн эрчмийн тэр их эхлэх холбоо буюу энэ дом өчгийг өөрөөрөө таньдаг хамгийн чухал одоо энэ дом нь өөрөө өргөлийн дом байдаг. Энэ жил сүрээр дараг чимээх гал морин жил гарч байна. Хямртай сайхан жил гарч байна. Хүн болгон дотроо өөрсдийн болоод гэр бүлийн минь эрүүл мэнд ажил үйлс тэгш дэшээ дүүрэн байх болтугай гэж дотроо бодож байна. Ингийн тулд битүүний өдөр та ярилцлагаас өмнө монгол хүн болгоныг ийм дом гэсэн баха те хийвэл зүгээр шүү гэсэн энэ домыг хилж өгнө гэж ярьсан. Таны бас нэг бичлэгийг үзчихсэн. Гэрээ
ариутгах тухай, ариусгах тухай байсан. Одоо ингээл шинэ жил гарахаас өмнө энэ болгоныгоо бас монгол хүн гүйцэлдүүлээ л гэж бодож байна. Тийм. Одоо энэ ярин дээр нэг юм яригадаад байна шүү дээ. Монгол хүн бол монголчууд бидний өвгдөөс ингээ харагдаад баригдаад байгаа 5 мэдрэгүүд мэдрэгдээд байгаа энэ бод бие. Тийм үү? Тэрнээс гадна одоо эрчлийн бие байдгаа гэд ингээд яриад байна л да. Тэгэхээр гэр орон ч гэсэн тийм. Гэр орон ч гэсэн тийм. Одоо харахад ингээд нэг сайхан байшин тийм үү? Одоо сайхан гэр орон, сайхан өргөө гэртээ ингээ байдаг. Тэрийг бол одоо ингээ арчаад угаагаа цэвэрлж болон сайхан болгочихно, тийм үү? Харагдах байдлаасаа үнэхээр бидний одоо 5 мэдрэгүүд бол таатаа сайхан байлгаж болно. Хамгийн гол нь магадгүй одоо хүмүүс одоо бие биендээ хатаархаж, дөөрхөж янз бүрийн юм хийдэг болсон байна. Ер нь ч хийдэг л байсан. Монголчуудын 5 тооны үлгэр гэдэг бол угаасаа одоо их эртнээс ийм байжсэн. Тэгээд хэн нэгэндээ хатаархаж, дөөрхөдөө янз бүрийн болсон болоогүй юм. Эрчмийн янз бүрийн үйлдэлүүд хийгээд байна. Одоо их олон хүмүүс ингээ гэрээ үүдэнд өглөө хасгаад ийм яс байсан, тийм байсан. Энэ одоо ямар учир утгатай юу гэж их асуудаг. За дээрээс нь гэр оронд одоо хоорондоо муудалцах, эсвэл хин нэг ирж одоо хэрүүл тэмцэл хийх, тийм ээ. За тэгээд одоо хий бит буюу сүнс бол одоо маш их байдаг. Энэ тухайд одоо хоёлаа дом ярахад нэг тийм юг учраас энэ хий би одоо жишээ нь айлд ингээ хорогдсон байждаг. Маш олон юм хий битүүд. Тэр байна гэдэг бол тухайн одоо айлын хүүхэд тэр айлын эрчмийг ингээ жоохон дордуулаад идэг. Тэгэд энэ бүхнээ хий эрчил байгаа тэр хэл ам одоо хараал жатга байдаг юм уу? Байж идэг. Ерөөсөө л байдаг. Бод болон хий би хоёр хамтдаа л байдаг. Тэгээд тэр эрчлийг ариусгах гэдэг бол маш чухал байдаг. Гэр орноо сайхан цэвэрлээ. Дараа ер нь цэвэрлэхээс өмнө тэр одоо яг энэ домыг бол хүмүүс их үзсэн байлээ. Тэгээ хийж байгаа бах. Одоо ус, сүү, тийм ээ, арих, ганга. За ер нь бол яг уу одоо би тогооны хөө гэж хэлсэн. Гэхдээ энэ бол одоо хар мод сайхан бадраагаад ингээд юу нүлддэг штэ. Үнс нь үлддэг. Тэрийг сайхан унтгалж агаад хийгээд одоо гэрийнхээ бүрийн болон тохоо олгоноор ингээд сайхан тэр шингэн уус мал байгаа штэ. Хийгээд 3 өдөр байлгаж агаад 3 өдрийн ард одоо сайхан цэвэрлждэг. Тэгээд ганга арц гэдэг чинь өөрөө ням бактери устгахаас гадна тэр эрчлийн биеүүдийг тэр хил ам тий тэр одоо гэрт байгаа тэр агаарыг ариусгаж цэвэрлдэг юм учир утгатай учраас одоо тэр ариусгадаг байцуудаа хэрэглэж болдог. За тэрнээс гадна одоо сар шин болж байгаатай холбоотойгоор ер нь бол энэ домыг ер нь хилж байгаагүй. Я одоо энэ жил хэлэх болсон шалтгаан маань юу гэдгүү гэхээр нөгөө хүмүүсийн хандлага буюу би ингээд ийм хүсэлтэй байдаг, хүслээ биелүүлмээр байна. Эсвэл одоо юу гэдгийг одоо байнгын ингээл одоо нэг тийм өвчин манах ороогоод байна гэдэг юм уу? Байнгын ийм асуудалтай байгаад байна. Тэгээд энэ сар шин болж байгаатай холбоотойгоор одоо ямар домыг хийж болох вэ гэж асуултууд маш их ирдэг учраас энэ домыг ер нь одоо Монгол түмэндээ зориулж хэлж өгөх нь их зүйтэй байна гэж бодсон. Ер нь монголчууд маань их дэлгэр бүх одоо малын шим шүү бүх юм дэлгэр сайхан болсон. Намар цагтууг нь одоо энэ одоо цагаан сар гэдэг одоо хийгээд байгаа энэ одоо их өндөр настангуудаа хүндэлж очиж золгодог тийм ээ. Одоо бүтэн бүлээрээ цогулдаг ийм сайхан байрыг бол намар цагт хийдэг байсан. Тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо бол олдохгүй цагаадэ гэж байхгүй байна л да. Тэгэхээр энэ домыг хийж болох юм байна, олдсон ч байх юм байна гэж бодоод энэ домыг бол хийж өгөө. Та нар маань яах вэ гэхээр сайхан битүүнийхээ орой энэ яг тахил шиг тавина. Гэрийнхээ хоймшд. Тэгээд одоо өглөө тэр тахилаа сайхан чинийхээ нэгэндээ
тэр тахилаа бүтэн ингэж байлгаад шинэ нэгний орой яг үхээр 24 цаг л гэсэн үг шүү дээ тий. Орой нь газар итүүгэндээ ингээд юу ачдаг. Тэгдэн гэж ярьдаг юм да. Газартаа ингээд өргөчдөг. Дээш нь биш. Доош нь. Энэ юу байдаг гэхээр одоо 9 цагаан буюу монголчууд бид 9 цагаан хүсэл минь одоо биелээсээ 9 цагаан хүсэл нь дандаа дэлгэрчээ гэж бие биендээ өрөөдөг. Энэ өрөөлийн одоо энэ сайхан дом. Ер нь бол хар муу юмны өдөөс хар муу юм хийдгүү маа, хилдгүү маа гэж. Тэгэхээр дом бол өөрөө дандаа хэрвээ одоо хар муу юм үнэхээр өвдөөд байвал, үнэхээр ятраад байвал энэний эсрэг буцаал нэг тийм зөвхөлтэй би яахаараа ингэдгийг гих биш. Ийм одоо цагаан ийм өргөлийг, цагаан тахилыг тавьжээж цайлж одоо айл дэлгэрдгээ. Тэгэхээр ялтчгүй Монгол айл өрх бүрт хүн бүрд энэ бол хэрэгтэй дом. За энд юу ордгоо гэхээр сүү, эсэг буюу айраг, тараг, өрөм, бяслаг, за ямааны цөрөм гэж байдаг манайх мэднэ. Ингэний хоормог. За тэгэд ийм одоо 9 ийм цагаан идэ гэсэн үг шүү дээ тий. Ааруул, цагаан ийм цагаан ааруул. Ингээд ийм 9 ийм цагаан идэг ийм тагшин жижиг тагшин. Заавал одоо ийм том томор биш. Ерөөсөө монголчуудын өргөл энэ дом гэдэг бол монгол хүн шуналтай байж болдог юм а гэдгийг алхам тутамд нь сургадаг байсан. Тийм учраас хүмүүс би ариун ихийг одоо бүр их жаргалтай хахыг хүснэ гэл ингээл эн чин та жаргал ихтэй байхын тулд том савн том их ихээр нь биш те. Та өөрт олцсон хэмжээгээрээ жижиг тагшинт хийгээд энэ ёсыгоо тавьчихдаг. Тэгээд тэр одоо эдэнүүдтэй бүх одоо хүслээ хэлээд ингээд миний 9 цагаан хүсэл дэлгэрэх болтугай гэж танаа гэрт танд байгаа бүх тэр хар сөрөг гэдэг зүйлийг энэ цагаанаар цэгээлдэг. Энэ их хүчтэй дом. Тэгээд энийг бол айл өрх бүр хийдэг байгаасай гэж хүсэж энэ анх удаа энэ домоо төмөглөндө таниулж. За гялала танд. Саршны өдрүүдээр гэрээ ариусгах тухай би нэг юм лавлээ. Одоо манай гэр бүл айлуудын гэр бүл ер нь нэг хэрүүл тэмцэл багтай. Нэг бусадад буруу сандаггүй те. Ингээл нэг сайхан мөрөөрөө ажил төрлөө хийгээл явж яадаг та. Манайх ер нь асуудалгүй дээ гэж бодож байгаа айлууд их олон байгаа. Тийм айл байлаа гэж бодоход одоо таны ярьж байгаа шиг нэг юм заавал цэвэрлэгээ хийх ёстой, ариусгах ёстой, энэ домыг хийх ёстой юу? Манайх ер нь асуудалгүй дээ гэж бодоо явж хахад гимгүй юу? Асуудалгүй дэгээл бодоо явж хахад гимгүй. Ер нь бол би энийг яагаад зөвлөөд, яагаад бас нийтэд хэлээд байна вэ гэхээр бид нар одоо би сүдтэй маш их ингэж хамттай амьдардаг болсон. Энийг хүн бүхэн мэдэрдэггүй. Маш цөөхөн хүн мэдэрдэг. Тэгээд тэр одоо би маань хөрхий гимгүүлтэй. Гимгүү. Тэгсэн хэрнээ одоо яг эрчмийн хувьд бол тухайн бүрт бол тийм таатай зүйл байдгүй. Тэгээд тэр энтраас бол ер нь одоо цэвэрлэгдэж яхах хэцүүтэй байдаг юм байна л гэж одоо таньсан шүү дээ. Ер нь бол хүний өвдөөд ядраад байгаа шалтгаан бас энэтэй их холбоотой байгаа гэдэг. Тэгээд би манайх одоо тийм асуудалгүй бид нар хоорондоо эвтэй сайхан байдгаа гэх юм бол сайхан тэр ивэ бөхлөөд тий ингээд сайхан 9 цагааныхаа таклийг тавьчаад тэгэл болохгүй юм байхгүй шүү дээ. Ер нь бол заавал одоо тийм байж магадгүй ч гэдэг юм уу ийм юмд ороогдох шаардлагагүй ер нь бол. За одоо энэ Монгол домын аргуудаас хүмүүсийн мэдж байгаа юм домууд байна. Тэгсэн хэрнээ яагаад тэгдэг гэдгийг бас учрыг нь олдоггүй. Энд бор халзан туулаа болгоно гэд бага насны хүүхдүүдийг айлууд ихсэл ингээл явахаар бор халзан туулаа болгочдөг. Бас бага насны хүүхдүүдийнхэн дээр үнэг хайчлаад аав нь ингээд зүүчдэг. Буруу ингэртэй дээл инхри хүүхдэд гэл ингээл хийгээл өгчдөг.
Тэгээ бас хүүхдүүдийнхаа нэрийг өөрчлөх гэд ийм домууд байгаад идэг. Хүмүүс сонсохоор өрөөсөө гайхдаггүй тийштэй тэгсэн үгээл өнгөрдөг. Энийний цаана юу н ямар учир шалтгаан яваад идэг юм бол? За бор халдсан туулаа болгодог гэд энэ домын тухай би нэг бас ярьж ирсэн. Тийм байгаа. Энэ өөрөө ямар учиртай гэхээр хүүхэд гэдэг чинь одоо ахаал нөгөө хий бие эрчмийн биетэй холбогдож байна. Хүн ерөөсөө төрөхдөө л нөгөө сүнстэйгэл төрнө шүү дээ. Хий биетэй хамгаалтынхаа биетэй. Дөнгөж төрсөн хүүхэд гэдэг бол хүүхэд ер нь 3 нас, за цаад нь 5 нас хүртлээр тэр нөгөө хамгаалтын хий бие буюу одоо эрчим сул байдаг. Нэлээд сул байдаг учраас тэнд янз бүрийн одоо хий биетүүдийг бол мэдэрчээдэг, айдаг гэсэн үг тийм ээ. Тэнд ямар ч дүрстэй юу гэдгийг тэгээд энэ хэлгээ холбоог салгах ёстой гэдэг түрүүн гэр орон цэвэрлэхэд хүртэл нэг дээр тухай яригдлаа шүү дээ. Тэр хүүхдэд яадаг вөхөр тэр одоо цэгээхэн байгаа тэр эрчим сул байгаа тэр хүүхдээс одоо юу гэдгийг сүнс хүний эрчмээр хоолдог гэж хүмүүс ярьдаг л да. Яг одоо бас тийм байдгүй юу гэдэг талаар бол одоо ярил нэлээд их юм ярих бах. Тэгэхээр ер нь бол тэгэл ойлгож байна. Зөв. Тэгээд хүүхд айдаг. Юу гэхээр нөгөө тэр хамгаалтын хий бие сул байгаа учраас хүүхдийн 3 дахь мэлмээ буюу мэдрэмж айгүй өндөр. Тэгээ энийг бол одоо хүмүүс бол янз бүрийн хүүхнүүд одоо энэ нөгөө боддог харандагараач гэсэн ингэ хийж яваад байна л да. Уг нь бол юугаар хийдгийг гэхээр за тооны хөөгөр эсвэл түрүүн би нэг хар модны үнс гэдээ ярьлаа шүү дээ тий. Ээж нар ялангуяа тийм одоо үнс бэлдээд явж ивэл тэргээр ингэж хаачвал илүү сайн. Хүүхэд шүн айгаад уйлдаг шүү дээ. Тэгээ чихэн өвдсөн байх одоо юу натах ч уу яав гэл. Тэгээ тэр чинь бас л нөгөө эрчлийн биеийг яадаг вэ гэхээр одоо нөгөө мэдэрчээдэг хүүхэд айдаг гэсэн үг. Тэгээ биеийн зүгээр агаад идэг. Тэр ширгэлчгээр зүгээр болчдөг тий. Тэр ширгэлж ийна гэдэг маань тэр эрчмийн биеийг холдуулчихад байгаа юм. Ширгэлэх гэдэг дом чинь хүүхдээсээ илүү цаад айлгаад байгаа хий биед нь нөлөөлдөг. Тэгээд хүүхэд нөгөөтгөө мэдрэхээ болохоор тайвширч байгаа. Тий. Ялангуяа их ойр дотны хүн одоо ойрхон нас барсан ийм одоо айлууд байдаг штэ. Тэгээд тэрний дараахан төрсөн тэр хүүхдүүд бол бас иймэрхүү нөхцөл байдлыг үүсгдэг. Тэгээд тэр нь яадаг вөхөр уг нь бол цаатах нь гим зэмгүй одоо аль нэгэн тэнгэрт морцсон ойр дотных нь хүний л одоо хий бие явж байгаа штэ. Гим болъё гэж бодоагүй. Гэтэл нөгөө хүүхд нь орилоо ташгарахаар би энд байж болдгүй юм байна ч гэдэг юм ингээд тэр нөгөө янз бүрийн ширгийн дом одоо бор халдсан тулаа болгоход өөрийгөө бас явуулдаг, холдуулдаг нэг юм учир утгатай. Тэгээ хүмүүс лам авчираад ном өнтер уншуулдаг штэ. Тэр чинь цаад хий би өөрөө би энэ болохгүй бид нарыг айлгаж байгаа юм байна л гэдгийг мэдэрдэг гэсэн. Тэгэд энэ тухайд хүмүүс бас янз бүрийн юм асуух байх л та. Тэгээд яг хөө хэдүүлээ дом ирж байгаа болохоор ер нь л дом гэдэг чинь өөрөө ил далд энэ эрчмийн хэлхээ холбоостой үйлдэл яваад. За бас өглөө үүр цүүрээр явах аюултай эсвэл үдшийн харуу бүрүүгээр явж болохгүй. Шүн орой явж байгаа бол хүүхдээ хин нэгнийг хүүхдээ нэрээр нь дуудаж болохгүй гэдэг. Яагаад болдоггүй юм бол? Яг л энэ хий биетэй холбогддог. Бас Үүрээр харуу бүрүү болоход бол энэ хийрчлүүд бас сэргдэг. Тэр жамд хэм байгаад идэг. Тэгэхээр тийм учраас одоо хүүхд нэрээр нь дуудана гэдэг чинь тэр хүүхдийн нэрийг хий бие дуудах байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд тэрэнд хэлхэгдэнэ. Эннээс хамгаалж байгаа юм. Ер нь бол харуу бүрээ одоо үр цүрээр ер нь хүүхдүүдэд авч гарах ялангуяа одоо 5 хүртэлх насны хүүхдүүдийг аль болохоор л энэ үед гэр оронд нь байлгах нь их чухал. Яагаад одоо монголчууд хүүхдээ 3 нас хүртэл бүр ингэж хориг тавьдаг байсан. Тэр нэг тийм одоо олдохгүй хүн олдоод цэрлээд байгаа юм биш шүү дээ. Хамгаалж байна. Юунаас хамгаалж байна вэ? Энэ хүүхдийн энэ эрчмийн бие
сэвтгэхэд хүүхэд гимтэй болдго юм а, сэвтэй болдго юм а, өвддөг юм а, хүн ерөөсөө ингэдэг юм а гэдгийг мэдчихсэн учраас тэр бүх хүний харцнаас хүртэл хүүхдээ харамлдаг байх хэрэгтэй юм. Хүн яасаа өөр хүүхдээ гэд хараад ах тийм үү? Хүний бодол биш үү? Арай л хөр хүүхд төрчиж гэдэг юм уу, нэг хүний нэг цагаан хил ам гэж ярьдаг. Энэ хүртэл хүүхдэд нөө эрчмийн биеийг гимтээждэг. Тийм учраас муухай хүүхд энтергээ хэлээд байдаг ш. Тэгээ муухай гэж хэлээд авахаас татаа зүйл биш. Муухай гэдэг үг ч өөрөө эрчим нь муухай гэсэн үг байхгүй юу? Хөнжидэг. Тийм учраас зүгээр сайхан ерөөгөө л орхин үсттэй тий. За цагаан сараар золгохдоо ахмад наснаа бид тохооноос нь өргөөд ингээ золгодог. Та тэгсэн ахмадууд нь татаж авчраал, шанаанаас нь авчраал ингээл үнсэд тавиал байдаг. Энэ бол Монгол ёсонд арай өөр байсан тухайг ярьсан. Энийг хэлж өгөөч. Одоо ерөөс үнсүүлэл яваад байна. Ер нь энэ цагаан сар гэдэг маань нэг тийм ураг удмын баяр. Одоо ч гэсэн манайх ингээ хийгээд байна шүү дээ. Түрүүн би намар хийдэг байсан гэж ярьлаа. Маш одоо дэлгэр цагаар ах トゥ үр хүүхдээ бүртгэдэг. Тэднийхээ сайн сайхан амьдарч гэнэ үү, ядарч гэнэ үү, ямар байна гэдгийг харддаг, тойлддог. Одоо ийм өдөр байхгүй юу? Тэгээд тэр бүх одоо үр хүүхдээ хов гიშгээ тараадаг. Тийм ээ одоо ингээд одоо жоохон ядруу нэгin тий. За нэг ахиухан хов шиг яваад одоо энийг бити алдаарай гэдэг юм ингээд үр хүүхдээ дэмнэх домнох ах トゥ усээ одоо ийм ураг удмаараа цугладаг юм баярын өдөр. Одоо бол яг цагаан сард хийгээд байна. Тэгэхэд энэ золгохдоо бол за настай хүний би тохойг өргөө золгоно тийм үү? Настай хүн яадаг вэ гэхээр ер нь бол нөгөө бүртгэдэг гэдэг саяны би үгийг хэллээ шүү дээ. Хүн өөрөө нэг ураг удам буюу одоо нэг удмын хүмүүс эрчлийн хувьд бол бас нэлээ ойролцоо үнэр танартай байдаг. Одоо ясан үнэртэй гэсэн үг. Тэгээд Монгол хүн хизээж газар шагааж явж болдгоо юм аа. Газар шагаадгүй гэд эрүүнээс нь өргөөд тийм ээ эрүүг нь өргөөд одоо магнаас нь багхан татаад энэ тохон дээр үнэрлдэг. Яагаад энэ хоёр хазар шанаанаас нь барьж татаад үнсдэг юм бэ гэхээр хүний одоо ялангуяа одоо хүний эрчмийн урсгал энэ хоёрын шанга гэдээ яриад чинь энэ шанаанаас ингэж явдаг. Энийг хаадгүй учиртай юм бэл. Яагаад одоо бид нар энэ шанхны гоёл гэж зүйдэг. Энэ уг нь гоёл биш байхгүй юу? Юу гэхээр энэ эрчмийн урсгал дагуу одоо энэ шанх эмгтээчүүд бүсгүүчүүд зүүштэй хүүхдүүд зүүд. Эн чинь өөрөө тэр одоо үн тэрдний чулуу энтрээр хийгддэг. Энэ шанх нь өөрөө мөнгөөр тийм үү? Мөнгө бол хамгаалдаг юм эрчилтэй шүү дээ. Тэгэхээр тэр энэ эрчмийг ингэж цохиж энэ юун дээр ингээд юу яаж байгаа шүү дээ. Хөдөлж байгаа шүү дээ. Хөдөлж эрчим энэ энергийг тэнцвүүлэх нэгдүгürt, хоёрдугаарт ялангуяа эмэгтэй хүний одоо тэр эс хүртэл хурж эрүүлжүүлжээдэг энэ дом нь энэ шанга. Бас л дом. Эрүүл байлгадаг. Энэ эрчмийн одоо урсгалыг зөв байлгадаг энэ дом нь эмэгтэйчүүдийн шанх. Одоо бол ингээ гоёл гэдэг гой хийж ин зөв. Охин хүүхдтэй айлвал жишээ нь юм хөрхөн дунд нь нэг жоохон ч хамаагүй те одоо шүүр гэдэг юм уу совд одоо бид нэр ориг гэж яриад байдаг шүү. Тиймэрхүү зүйл оруулж агаад ингээ хийгээд өгвөл зүүж яхад энэ хоёр хазар ингээ зохиод хөдлөөд ингээ явж байгаа шүү. Энд чинь өөрөө ирүүлжүүлэх юм ач холбогдолтой байдаг. Тэгэхээр альва зүйлээ одоо эрчмийг таньжиж үлдэх. Тэгэхээр энийг ингэж хааж ингэ татаж үнсдэггүй. Тэгээд энэ тухайд бас монголчуудад хэлье гэж одоо монгол хүмүүс ингээ мэддэг байхасаа гэж хүсэж бас нэг ярьж ирсэн. Тэгээд тийм байдгүй энэ төр гэл бас янз бүр юу байсан л та. Хамаагүй энэ цаад нарийн эрчим нь өөрөө юм байх ёстой маа гэдгийг л хэлжгээд л тойлгоод авчих байл. Учиргүй ингээл үнсээ шүсддэг юм биш үү ерөөсөө. Үнэрлэн миний тадаа сайхан үр те. Манад ямар одоо шинээр ямар үнэр танартай сайхан үр
шинээр мэдлжүү ингээд бүх бүлээ бүртгэж ингэж үнэрлдэг учраас утгатай нэг талдаа өндөр наснаа хүндэлж जैन тэр өндөр настан ч гэсэн үр хүүхдээ хүндэлж जैन. Миний үр газар шагааж урууд ороо явж болохгүй шүү гэдэг тэр одоо гоё мессеж өгч шít. Ааха. За ингээд учир шалтгаануудын сонсоод яваад байна. Та сая өрөөнд орж ирэхэд миний ширээн дээр дөрвөн бэрхийн шагаа тайлбартаагаа байж идэг. За би ч гэсэн өдөрт ингээл за ажил үйлс ямар байх нь уу гэж сайхан юм бодоол шагаагаа орхиол орж ирс гарсан хүн болгон ширээнээ хажууд ирэхээр бас ингээл орхиол байдаг. Шагаа тоглоно саршны өдрүүдэд битүүний өдөр шагаа наадгаа уламжлалтай л гэдэг. Бас яагаад заавал битүүний өдөр цагаан сарын өдрүүдээр шагаа тоглох ийм ёстой юм бол хүүхэд байхаас л юм байсан. За энэ маань өөрөө би ямар хүмүүс их явдггүй гэхээр энэ манай одоо хишиг буй ерөөсө тогтохгүй байна. Хишиг буйнаа тогтоомоор байна. Ямар дом бэ гэж ирдэг, асуудаг. Монголчууд ерөөсөө л бид нар хишиг буйнаа яаж тогтоодог байсан гэхээр эцэн малынхаа аргаа шахаагаар тогтоодог байсан. Хайдаггүй, өргөдүүлдэггүй. Дээрээс нь тэр аргаа шахаагаараа үр хүүхдээ хүмүүжүүлдэг. Тав таалбал зургадаг. Тийм ээ? Одоо маш том хүмүүжлийн ач холбогдолтой. Дээрээс нь таны хишиг буян бол нөгөө малынх нь юугаар тогтдог байх нь шүү дээ. Бүр тусад нь ингээд айл өрх бүр одоо тусдаа бүрийн юу өнгөтэй. Одоо бид нар ингээд далгын ут гэдэг нэг юм жижиг ут байгаа гэдэг. Тийм биш. Тэрнээс юм том. Тэгээд тэрэндээ эцэн малынхаа аргаа шахааг цуглуулж хишгээ тогтоодог байсан. Им том. Энэ бас том. Та эзэн малынхаа одоо шагаа аргааг хаяал гэдэг бол таны хишиг тогтдоггүй л гэсэн үг. Ер нь бол. Энийг тогтоодог маш том домч өөрөө энэ аргаа шагаагаа цуглуулж тэгээд тэр хувь одоо битүүний өдөр тоглож тийм ээ одоо хин илүү их аз хямртай байна ч гэдэг юм уу энэ тоглоо наадгай нэг талдаа тэр нөгөө үр хүүхдүүдийнхаа тоглоом наадгай гэдэг бол хүний одоо сэтгэлийг их дэлгдэг, өрийг дэлгдэг, хоорондоо эвлдэг, эвсдэг ийм учир утгатай нэг талдаа. Нөгөө талдаа өнөөдөр ингээд шагаа ингээд ариу их байна штэ. Өө энэ жил би одоо ариу их шиг буянтай энийгээ тогтоосон байна гэд. Тэг хизээч одоо тэр аргаа шагаагаа хайдггүй энэ тийм тэгээд буцаагаад яг тоогоор нь хийдэг алан мэлхий өрдөг тий. Энэ бүхэн чинь бид нар нөгөө хишиг буйнаа тогтоодог домоол хийгээд идэг. Ийм учиртай байх. Тий. Аха. Тэгээ би яаж хишиг буйнаа тогтоох вэ ингээ гарын салаагаар би олоол байна. Гарын салаагаар минь урсаад гарч байгаа юм шиг л алга болчиход байна. Ямар том байдг юм гэж асуудаг. Энэ л том. Ахуугаасаа үүдсэн энэ одоо хүчтэй домод бол бид нарыг нөгөө хишиг буянтай байлгадаг юм учиртай. Тэгэхээр аргаа шагаа гэдэг бол монголчуудын буян хишгээ тогтоодог хамгийн одоо бас байнга хийх ёстой юм дом маань мөн. За дээл хувцас баяр наадмын өдрүүдээр яг л ийм өдрүүдээр монголчууд дийлэнхийн дээл хувцаа өмсдөг болжээ, өмсхийг зорддог болжээ. Дээл милаах ёс, дээлтэй холбоотой ёс төрүүд бас байгаад байдаг. Та бас монголчуудын дээл хувцас ч гэсэн домтой холбоотой гэж ярьж ирсэн. Бид нар одоо ер нь аливаа одоо улс үндэстний хувцс гэдэг бол тухайн улс үндэстний амьдарч байгаа орчин тийм ээ байгаль цагуур за тэгээд зам заншил асар олон зүйлтэй эхлэгдэж холбогдож бий болдог. Одоо ийм өв соёл нь штэ. Тэгээд монголчуудын дээл хувцс гэдэг бол яг л одоо юутай холбогддог гэхээр нөгөө хий бийл гэд одоо хэдүүл хоёлаа дом гээл хий биетэй холбоотой гээл ингээд ихнээсээ ярьлаа. Яг энэ хүний одоо хий ирчил буюу хий биеийг хамгийн зөв зохистой байлгаж чаддаг. Асар их задгаас алхтай тийм үү? Нэг өдөртөө одоо эрсдэс уур амьсгал үзүүлдэг ийм одоо газар нутгийн хүмүүс бол яг одоо бидний энэ өмсдөг энэ дээл хувцсыг л өмсөх ёстой бүстэй байна тийм үү? Бүсэж байна. Одоо салхи саваар орохгүй эмэгтэй хүний хормон тийм ээ? Уурт тэгэл энэ өмсөж байгаа хувцс нь өөрөө тэр эрчлийн хий биеийг хамгаалж идэг дом нь багт идэг. Алгаа бүс
ерөөсөө л өөрийгөө дом чаддаг ард түмэн гэдэг бол хүчтэй л байдаг. Дом гэдэг бол дэм юм гэ та яг ярилцлага эхлэхэд хэлж байсан тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын ярилцах хугацаа энд хүрээд ер нь жаргаж байна. Тэгэхээр та Хөхтөнгөр радиогийн сонсогчдод сар шины өдрүүдээр тааруулаад Монгол домын тухай, өв соёлын тухай ярина гэж ирэхдээ за энэ нэг хідэн агуулгыг энэ домыг ч юм уу хэлэх ёстой шүү. Ингэж л яг миний ажил бүтгэнэ гэж бодож ирсэн. Одоо домоо сэдвээ яриад өнөөдрийнхөө ярилцлагыг жаргая. За дом гэхээр одоо бид нар бүр нэг юм дом шившлэг гэж ярьдаг юм л да. Тэр шившлэг гэдэг нь юу юм бэ? Дом гэдэг нь юу юм бэ гэд энэ хоёр бол ерөөсөө одоо салшгүй хоёр. Нэг одоо зүйл байхгүй юу? Шившлэг гэхээр одоо юу гэдгийг нэг тийм гадаад үгээр тэрийг ингээд тавтан хэлдэг ч юм уу нэг ийм зүйл гэж ойлгоод байдаг. Бидний шившлэг, дом шившлэг гэдэг бол тэр үйлдэлийг хийх гэж байгаа үг нь байдаг. Өндөр дээд уг хязгуурын өндөр дээд үг дээцүүд минь тийм ээ. Одоо сайхан ижээ аав минь тийм үү? Балчир үрээ одоо харж манж тэтгэж ирүүл саруул байлгаж өгөрөө гэж хэлж байгаа өргөлдөө хэлж байгаа энэ үг бол бидний шившлэг. Тэгэхээр бидний шившлэг айгу эерэг дандаа юм ерөөлөө байх ёстой гэж хэллээ шүү дээ. Энийг давтан хэлэхэд бидний тэр хүсэж байгаа зүйл биелдэг энэ нөгөө дэм тийм үү? Тэгэхээр ер нь бол одоо сар шин ямар ч үед ч гэсэн хүн өргөл өргөмөр байвал өргөдөг байх нь ерөөсөө монгол хүний яс цуснд байгаа энэ соёл нь. Соёл нь яг жамаас буюу хүний хамгийн одоо чухал зүйл бол та бод бие өвчлөх өвдөх тэр өвдөхөөс өмнө бол таны одоо хамгаалтын тэрхий биед бол ингээ гаччаад идэх юм аа. Юунаас олж гажаад байгаа юм? Та хин нэг уучлаад тавьж явуулах асуудал ч байж болно. Та уучлж чадахгүй өөрийгөө тэнд уяад илүү их өвдөө зовоод ээж байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийгэ тавьж явуулах гэдэг нь энэ домч өргөлөөр хийгддэг. Одоо сүгээр өргөх, халуун галдаа өргөх гэдэг юм уу те? Ийм домоор хийгддэг. Тэгэхээр одоо өөрийн ажил үйлээ энэ гарч байгаа одоо шинэ ондоо сайн сайхан байлгахын тулд нэгдүгээрт бид түрүүнийг 9 цагааны дом хэлж өглөө. Дараа нь сайхан бүгд болж өгөх хүмүүс маань сайхан өргөл өргөчөө даатгачаарай л гэж хэлмээр байна. Нэг талдаа ингээд даатгал юм шиг боловч нөгөө талдаа та ямар их том дэм тус ирдэг вэ гэдгийг та аливаа зүйлийг сонсоод өнгөрөх биш. Өгүүлдэж үннийг таньдаг. Тэгэхээр та үлдээд үзээрэй. Дандаа ерөөлтөө сайхан үг хэлж, ерөөлтөө сайхныг бодож одоо ерөөл гэдгийг дандаа дэлгэж явах юм бол та өвдсөн ч магадгүй тий хүн эмчээ өвдөж болно, ядарч болно. Гэхдээ тэр тэгтлээ их танд айгүй тийм хүнд хүчээр зовлон шиг санагдахгүй. Тийм учраас монголчууд бидний тэр их ерөөлийн дом буюу бодох бодол, хэлэх үг, үйлдэх үйл бүхэн минь ерөөл авахтгай л гэж одоо Хөхтөнгөр радиог сонсогч төмөө олондоо энэ сайхан ерөөлийг л өргөмөр байна та. За баярлалаа. Сонсогчдоо Хөхтөнгөр радио хөтөж подкастын өнөөдрийн зочин Монгол өв соёл судлаач түгээн дэлгэрүүлэгч Мөх Жаргал байлаа. Баярлалаа танд сайхан шинэлээрэ.